Миний ярих байгаа кейс гэхээр манай ингээд одоо дотны найзад тохиолдож исэн байгаа. Тэгээд тэр хүүхэд маань болохоор ерөөхдөө бол өөрийн хувийн зан араншин буюу одоо ингээд өөрийн арай ингээд бусдаас өрмөц гэсэн талаараа ингээд бусдад гоочлогдож одоо ингээд тухайн сургуулийнхаа багшид хүртэл одоо ингээд ямар нэгэн одоо ингээд үг хэллэгээр ингээд доромжлуулж исэн. Тэгээ үүнээсээ болоод ингээд сэтгэл готролд ороод тэгээд ингээд манай сургуульд шилжиж ирсэн анх. Тэгээд шилжиж ирснийхээ дараагаар ер нь бол бид нар ингээд найзлаад дотн болсныхаа дараа ингээд биднэрт ингээд тухайн үйл явдлыг ингээд ярьж өгсөн. Тэгээ намайг ингээд энэ хүүхдүүд ингэж исэн нэг удаа бүр ингээд миний дээрээс ингээд хог асгаж исэн гэд хэлж исэн. Тэгээд иймэрхүү үйл явдал болохоор одоо ингээд бид ингээд гуруулаа найзалдаг. Тэгээд бид хоёр болохоор тэр хүүхдэд одоо ингээд иймэрхүү зүйл болох юм бол чи дахиж ингээд зүгээр дуу өнгөрүүлж болохгүй. Чи одоо ингээд ямар нэг ингээд тохирох ингээд байгууллагад нь хаанд ингээд багшд одоо ингээд бүр ингээд нийгмийн ажилтнаа хүртэл хэл одоо ингээд багш чинь чамайг дийлгээд байгаа бол бүр ингээд өөр илүү албан тушаалтнууд нь хилээ гэд бид ингэж хилээд тэгээ одоо манай сургуульд бас ингээд иймэрхүү үйл явдал тохиолж ивэл бид нар өөрсдөө ингээд үлгэр дуурайлж одоо ингээд бусдад ингээд хилдэг ч юм уу тиймэрхүү маягаар ингээд үйлдэл үзүүлснийхээ дараагаас одоо тэрхүү хүүхдээ одоо ингээд шилжиж ирсэн ч гэсэн ингээд манай сургуульд тэр хүүхдээс ингээд хол исэн болохоор буцаад ингээд сургууль руугаа шилжих болсон. Тэгээд биднэрт бол ингээд баяртайгаар үр дүнгээ хийсэн нь би одоо ингээд буцаад сургууль руугаа шилжиж байгаа. Тэгээд дахиж одоо тийм хүүхдүүдэд ингээд дээрлэхүүлэхгүй. Одоо би ингээд ямар нэгэн арга хэмжээ авахтаа ингээд суралцсан. Ингээд та нартаа баярлаа гэж хэлж ирсэн.